За тэгэхээр өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ өөрийн гэсэн гэх одоо санааг яаж гаргах вэ? Мөн одоо би дааж тус ангидна гэдгийг бас яаж илэрхийлдэг юм бэ гэдгийг хамаатуулах төлөөний үгэн дээрээ тулгуурлаж байгаад үзье. За тэгэхээр одоо энэ хамаатуулах төлөөний үгийн нэгдүгээр хэлбэр болох my, your, his, her, our гэдгийн араас own гэдэг үг тавьж байгаад нэр үгтэй дахаар хин нэгнтэй хуваалцаагүй хин нэгнээс илүүгүй чухамхүү өөрийн гэсэн гэдэг ийм санааг болов илэрхийлдэг байгаа. Тийм учраас орчуулгахдаа заавал өөрийн гэсэн гэдэг үгээ оруулна. За тухайлбал одоо энэ хараа like others бусдын нэгэн адил I have my own dream би өөрийн гэсэн мөрөөдөлтөй. Одоо I have my own goal, plan, family goal би өөрийн гэсэн одоо зорилго за төлөвлөгөө би өөрийн гэсэн гэр бүлтэй гэж орчуулах нь шүү дээ. Unlike others гэвэл бусадтай адилгүйгээр I have my own unique extra sense. Extra sense гэдэг маань 6 дахь мэдрэхүй буюу зүүн бэлэг. Unique гэдэг нь өвөрмөц хосгүй гэсэн. Тэгэхээр одоо бусадтай адилгүйгээр би өөрийн гэсэн өвөрмөц зүүн бэлэгтэй гэх юм шүү дээ. Unfortunately харамсалтай нь this school doesn't have its own dorm. За энэ сургууль харамсалтай нь энэ сургууль өөрийн гэсэн одоо дотор байргүй. Дотор байрыг бол dorm гэж товчилсан чиг л болно. Dormitory гэж одоо гүйцэд хэлсэн чиг л болно. Do you have your own room to exercise? Чи дасгал хийх өөрийн гэсэн өрөөтэй юу гэж. За дараа нь Vietnamese car service has its own pros and cons гэвэл Вьетнам автосүрийн газар бол өөрийн гэсэн сайн ба муу талуудтай. За we have our own estate not far from here. Let's go to have a picnic. Гэвэл одоо бид нар эндээс солгүй өөрийн гэсэн эдлэн газартаа зугаалахаар тийшээ явцгаая гэдэг. За гэтэл одоо энэ on гэдэг өгтөр тавьж байгаа. Тэгээд хамаатуулах төлөөний үгийн нэгдүгээр хэлбэр болох my одоо your, his, her гэдэг үгнүүд тавиад тэгээд own гिचх юм бол энэ маань энтэй битгий одоо хольж утгаараа энэ маань бол биеэн дааж тусад ангидаа ганцаараа за бас одоо өгүүлэгдэхүүний байран дээр байж ивэл тэгж орчуулаад тусгадхүүний байран дээр байж ивэл одоо тусад ангидна мөн юмтай холихгүйгээр гэсэн ийм санааг гаргадаг үг болчихно. Тухайлбал as you know чиний мэдэж байгаачлан I have been learning English on my own. Чиний мэдэж байгаачлан би биеэн дааж англи хэлийг сурж байгаа гэж. За бие дааж гэж хэлэхдээ on my own, on your own гэж хэлж болохоос гадна бас баа өгтөр тавьж байгаад эгэх төлөөний үгээр дамжуулж болдог by yourself, by myself гэж. Бас л одоо бие дааж тусад ангидаа гэсэн үг болчдөг. Тэгэхээр одоо I have been learning English by myself гэж бас хэлж болох нь шүү дээ. Өөрөө бие дааж гэсэн утгатай. I like to have whiskey on its own without adding ice гэж. За би эсэн чихэр нэмэхгүйгээр тусад нь мөн үү ганцаарангийн одоо шар зуух дуртай гэж. Юмтай холихгүйгээр шар зуух дуртай гэсэн үг дангарна. They built this wooden house on their own or by themselves. Тэд нар өөрсдөө бие даагаад энэ модон байшин барьсан юм аа. How many languages have you learned by yourself? Чи бие дааж хэдэн хэл сурчаад байна да? I can't have yogurt on its own. Instead, I add some sugar. Би бол одоо таргийг дангаар нууж чаддгүй маа. Харин ч тэхийн оронд бол би нэг жол элсэн чихэр нэмдгээ гэх мэтээр. За тэгэхээр энэ өөрийн гэсэн гэдэг санаагаар ярьж гэнэ үү бие дааж тусад ангидна гэсэн утгаар хэлж гэнэ үү гэдгийг хооронд нь битгий холж утгаараа. За энийг бол одоо бид нар англи хэлний 1004 гэдэг номныхоо 10-аас 17 дугаар дасгалыг ажиллаа төлхүүртийн тулгаж байж мэдлэгчин сайхан батчиж өгье шүү. Баярлалаа.